За 20 ангиас оргож нэрээ өөрчилсөн байсан Ялтанг 30 жилийн дараа олж баривчлалаа. Тодруулбал 1989 онд Өвөрхангай аймгийн Баруун Баян улаан сумын нутаг дэвсгэрт хүчин дэх гэмтгэр үйлдэн Тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 4 жил 5 сарын хорих ял шийтгэгдэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 423 дугаар ангид хорих ял эдэлж байхдаа 1993 онд оргосон Ялтан Тэг цагдаагийн байгууллагаас олж тогтоон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс баривчлалаа. За 20 ангиас оргосон Т нь 2003 онд Улсын бүртгэлийн газар хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч өөрийн өвөөгийн нэрээр овоглож регистрийн дугаараа шинээр авсан нөхцөл байдал тогтоогдоод байна. За тухайн этгээд нь оргон зайсан хугацаанд дахин биелгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг 2005 онд Орхон аймгийн нутаг дэвсгэрт үйлдэж шүүхээс 5 жилийн хорих ялаар шийтгэгдэн 1 жил 1 сарын хорих ял эдлэн өвчний учир ялаас чөлөөлөгдсөн байжээ. За одоо түүнийг ял завшсан мөн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн улсын хилээр хуурамч бичиг баримтаар буюу хууль бусаар нэвтэрсэн зэрэг гэмт хэрэгүүдэд холбогдуулан мөрдөн шалах ажиллагааг явуулж байна.